Шинэ өглөөний мэнд төргий. Өглөө бүр амьд үгээр дахин уулзж байгаадаа баяртай байна. Өнөөдрийн үгийн цагаа эхлүүлэн хамтдаа талархан залбирая. Эзэн минь ээ таньда баярлалаа. Энэ цагаар дамжуулан та өөрийн үгээр бидний оюун бодол зүрх сэтгэлд ижлэлт ойлголт ухаарлыг өгч та өөрийн гэрлийг тусгаач эзэн. Ариун сүнсээрээ өдөртөн хөтлөн дагуулаач. Энэ өдрөө танд даатхан залбирч байна. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Амен. Хамтдаа бүгдээрээ итгэмжтэй, зоригтой амьдрах талаар Библиэс хуваалцж байгаа. Тэгээд өнөөдөр бүгдээрээ Матай 25-ийн 1-ээс 13-ыг уншицгаая. Тэнгэрийн хаанчлал нь сүйт залууг угтахаар дэнлүүгээ аваад гарсан 10 охинтой төстэй юм. Тэдний 5 нь мунхаг, 5 нь ухаалаг байлаа. Мунхгууд нь дэнлүүгээ авахдаа тосыг нь авсангүй. Харин ухаалгууд нь савтай тосыг дэнлүүтэй нь хамт авчээ. Сүйт залууг саадсанд тэд бүгд үүргэлсээр унтав. Гэтэл шүн төлөөр хараач сүйт залуу байна. Түүнийг угтаж авцгаа гих хашгиран хаджээ. Нөгөө охид бүгд босож дэнлүүгээ бэлтэв. Мунхгууд нь ухаалгуудад бидэнд тосноосоо өгөөч, дэнлүү маань бөхөх нь гэсэнд ухаалгууд нь бидэнд ч та нарт ч хүрэлцэхгүй. Оронд нь худалдаачн дээр очиж өөрсдөө худалдаж ав гэжээ. Тэдний худалдаа ихээр явсан хойгоор сүйт залуу ирээд бэлэн байгсад түүний хамт хурмын найрт оров. Тэгээд үүдээ хаажээ. Дараа нь бусад охид ирж эзэн минь бидэнд онгойлгож өгөөч гэхэд харин тэр хариуд нь үннээр би та нарт хэлье. Би та нарыг танихгүй гэв. Та нар тэр өдрийг ч цагийг ч мэдэхгүй тул сонор соргог бай. Амен. За энэ хэсгийг уншихаар үнэхээр бас яг үннийг хэлэхэд ингээд тэр орч чадаагүй, хурим найранд орч чадаагүй 5 охин бол үнэхээр харамсалтай, үнэхээр бүтлгүү нэг юм сонин санагдаж байна. Тэгэхээр яагаад эзэн яг ийм сургаалт зөвлөл ярих болов гэдэг асуулт шууд төрж байгаа Бүгдээрээ хамтдаа яг энэ талаар ярилцъя. Тэгэхээр еврей хурим одоо 2 үе шаттай болдог ахна. Тэгэхээр нэгдүгээр үе шат нь бол хүргэн яг одоо бэр гуйх мэт яг Монгол хуримтай айгу төстэй. Тэгээд очиж бэр одоо гуйх тиймэрхүү заншил үйлддэг байгаа. Тэгээд 2 дахь үе шат нь бол яг хүргэн одоо гэртээ одоо сүйт бүсгүйгээ аваад ирдэг. Тэгээд одоо хурим найр үргэлжилдэг ба. За тэгэхээр тэр 10 эмэгтэй одоо 10 охин бол одоо зорилго нь яг юу байсан бэ? Тэгэхээр тэдний зорилго бол мэдээж хурим найранда одоо оролцох. Мөн тэд нэр ингээд хүргэнийг угтж байгаа. Хүргэнийг угтаад дэнлүүгээ аваад гарсан баг. Тэгэхээр хэр хол одоо зайд байдаг нь бол тодорхойгүй. Харин дэнлүү одоо бөхөх хэмжээний хугацаа өнгөрөх зайтай эсвэл одоо хүргэн одоо тэр хэмжээний одоо саатах боломжтой байсан баг. Тэгэхээр тэд яг хурим найранд орж чадаагүй. Уг нь бол хурим найр бол үнэхээр сайхан тэр баярт ингээд оролцох гэдэг бол. Гэтэл тэр тав яг яагаад орж чадсангүй? За асуудал нь одоо яг юу байсан бэ гэхээр 5 эмэгтэй бол яг дэнлүүгээ бэлдсэн, тосоо нөөцөлсөн. Тэд нар яг хуримдаа орж чадах хэмжээний тостой байсан баг. Бэлтгэсэн байгаа тэд нар. Харин 5 бол үнэхээр тооцоогүй, бэлтгэлгүй байсан. Тэгэхээр магадгүй 5 эмэгтэй тосоо хэрвээ ингээд тосноосоо хуваалцах юм бол юу болох вэ гэхээр тэр бүгд одоо тэр нөгөө хурим найр руу очих газараа очих хүртлээр тос нь хэрвээ дуусчих юм бол бүгд ингээд дэнлүү нь унтарна. Тос дуусаад бол одоо бүгд харанхуй болчих Хинч дахиад одоо дэнлүү асах боломжгүй. Дэнлүү бол тосоор л асна. Тос байхгүй бол харанхуй болно. Тэгэхээр энэ яг ноцтой зүйл нь болохоор шүн ингээд харанхуй байж болохгүй. Тэгэхээр энэ 10 охин бол яг зарц охин болж таарж байгаа Зарц охин эзний хүлээж байгаа зарц хүмүүс. Тэгэд
яг юу тэднийг ийм байдалд хүргэв? Унтсан бүгдээрээ зөөрмөглээд унтсан асуудал юм уу гэхээр үгүй те. Бүгд л зөөрмөглж байгаа унтсан. Харин тэднийг яг ялгаатай болгож байгаа зүйл нь тосоо бэлдээгүй. Тэгээд тэд тооцоолоогүй, тэр талаар нухацтай бодоогүй гэсэн. Тэгэхээр тэд нар яг ийм асуултанд авчирж байгаа. Тэдний яг асуулт нь юу гэхээр тэд яг хүргэнийг хүлээж байсан уу? Хүргэн яг ирнэ гэдгийг итгэж ийсэн үү ер нь те? Яг тэр цаг эсвэл одоо маш хурдан ирнэ. Тэгээд байгаа тос нь хөрнө гэж бодсон уу? Тэгэхээр яг энэ асуулт төрж байгаа. Уг нь тэд нар бол мэдчихсэн. Тосоо дэнлүүгээ аваад л гарсан. Хүргэнийг тосгоор л гарсан. Хамтдаа хурим найранд орохоор л гарсан байдал. Гэтэл яагаад тосоо аваагүй? Тэгэхээр энэ заримдаа итгэгч бид нар яг Иесус эзнийг ирнэ гэдгийг мэдж байгаа мөртлөө Иесустэй нүүрээрээ уулзна гэдгээ итгэдэг, тэгж тунхагладаг, тэгж бичигдсэн байдгийг мэддэг мөртлөө яг тийм одоо байдлаар зүй зохистой амьдрдаггүй. Эзэн нэгэн цагт Иесустэй уулзнаа гэдгээ мэддэг мөртлөө яг одоо хүлээж яг Иесустэй уулзахад бэлтгэж амьдрдаггүй учраас Иесус эзэн ийм зөвөрлөлийг одоо гаргаж ярьсан баг. Тэгэхээр тос яг юу өгүүлж байна? За мэдээж Библи бол маш олон удаа ариун сүнсийг илэрхийлсэн байдаг тосоор. Тэгээд ариун сүнс буюу өнөөдөр бид нар итгэгчид ариун сүнсээр дамжуулан Бурхантай харилцаатай болсон, Иесустэй харилцаатай болсон. Ариун сүнсээр л бид нар итгэлийн амьдралаар амьдардаг. Тэгэхээр энэ ариун сүнс бол энэ тос бол бидний Бурхантай яг Иесустэй хувьчилсан харилцааг илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ тосондоо хайн хандна гэдэг нь өөрөө асуудал болж байгаа. Тэгэхээр тосоо байнга хангалттай хэмжээний дүүрэм байлгах тал дээр анхаарахгүй байгаас болоод одоо энэ асуудалд унж байгаа тийм. Тэр хөөргөн ирээд би та нарыг танихгүй гэж бид нэр хаалганы гадна үлдсэн. Тэгэхээр яагаад тэр танихгүй гэдэг үгийг ашиглаж байгаа тийм. Тэг хөөргөн ирэх болно. Иесус биднийг мдээгүй цагт ирэх болно гэж хэлж байгаа. Харин бид нэр хөргөнтэй нүүр тулан уулзахдаа өнөөдөр яг өдөр тутамдаа Бурхантайгаа Иесустэйгээ харилцаатай байж бэлдэж түүнтэй дотн түүний ариун сүнсээр удирдуулж амьдралаа Бурханы үгээр чиглүүлж бэлдэж Иесустэй нүүр тулахад бэлдэж амьдарч гин үү гэдэг асуултанд бидний авчирч байна. Тийм учраас өнөөдөр бүгдээрээ түүний өмнө итгэмжтэйгээр Бурханы өв биднээс юу хүсэж шаарддаг вэ гэдгийг тунгаан бодож өөрсдийн амьдралыг цаг хугацааг өөрсдийн ойлголтон дээр түшиглэхгүйгээр харин бид хизээгүүдгүй Бурхантай уулзах болно гэдгийг тийм бэлэн байдалтай амьдрахыг уриалж байна. Тэгээд дэнлүүгээ асаалттай ариун сүнсээр дүүрэн Бурханы үгээр удирдуулсан тийм амьдралаар амьдрцгаая. Хамтдаа залбирцгаая. Тимээ эзэм минь бид тантай нүүр тулан учрах болно. Харин бид өнөөдөр яг энэ цаг мөчид таны ариун сүнсээр тантай ойр болсон хүмүүс үлээ. Таны ариун сүнс бидэнтэй цаг ямагт хамт байдаг. Тэгвэл бид өнөөдөр хожим танаар танихгүй хүмүүс мэд дүгнүүлэхгүй тулд яг энэ цаг мөчид ч гэсэн бид таны ариун сүнстэй нөхөрлөж таны ариун сүнсээр дамжуулан тантай нөхөрлөж таныг таньж мэдэж тантай харилцаж гимших шаардлагатай бол гимшиж үнэхээр засах зүйлсүүд байгаа бол засаж хийх ёстой зүйлсүүд байгаа бол хийж үнэхээр таны өмнө амьдрахад туслаач гэж залбирч байна. Энэ цагаар дамжуулан таалдаршуултгай Иесусийн нэрээр залбирлаа. Амен.